Монголчууд залуусаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхнийг Монуса хэмээх миний шинээр нээж буй YouTube суваг тавтаамарлахыг урьж байна. Анхныхан влогийг би Америк орны намар цагийн фермийн аж ахуйн аяллаар эхэлж байгаадаа туйлын их баяртай байна. Жил бүрийн намар цагт бид гэр бүлээрээ Америкийн фермийн аж ахуйд ургац хураалтын үеэр ирж нэгэн амралтын өдрийг сайхан өнгөрөөдөг боломжтой байгаа. 2017 болон 2018 оны фермийн аж ахуйн тухай өөрийн блог дээр бичиж байсныг манай блог уншигчид залуучууд маань санаж байгаа баха. Энэ жил буюу 2019 оны намар бид Cox Farm гэх газар ирсэн байгаа. Энэхүү газар нь Вашингтон DC хотоос манай гэрээс нэг машинаар явхад 2 цаг гаруй явж хүрэх газарт байрладаг. Бид фермийн аж ахуй нийтээс өмнө ирсэн боловч аль хэдийн хүүхэд залуус аав ээжүүдийн хамтаар ирчихсэн чөлөөт цагаа сайхан өнгөрөөд итгэсэн ядан хүлээгээд байж байсан. За ингээд надтай хамт Америкийн фермийн аж ахуйгаар аялцгаая. За эхлээд бид энэ одоо гулгаж байгаа өндөр гулгуур дээрээс дуулгасан гулгуурлаа алхаж байхад эргэн тойрны замын өглөг гөрүүлүүдээр маш гож хэрэглэсэн ийм газар байсан. Харин дараа нь бид одоо энэ хөө тракторын дээр суугаад цаана харагдаж байгаа байшин руу явж байна. Трактор дээр суугаад явж байхад замын хажуугаар маш олон үлгэрийн баатрууд болон шидэтгэнгүүдийг замаараа чимгэлсэн байсан. За тэгээ энэ байшин дотор ороход бол гайхамшиг бий болсон. Тэгээ энд цаана одоо энэ байшин дэсэн трактортай ингээ хамт ороход үлгэрийн баатрууд амилж ирсэн. Тэгээ зочдыг бүр алмааруулад алга ташуулж байсан. Үнэхээр залуучууд болон хүмүүсийн зочилж ирж байгаа хүмүүсийг баясгаж чадсан ийм гоё фермийн аж ахуйд энэ удаа ирсэн байгаа. Хүмүүс алга ташаад сэтгэл хөдлөлсөндөө бүгдээрээ алга ташчихсан. За тэгээд дараа нь болохоор бид нар өдрийн хоолоор зооглоод бусад тоглоомууд дээр тоглож өдрийг цагийг бас нэлээд хөвчлөлтөө сайхан өнгөрөөсөн байгаа. Тэгээ энэ хамтлаг дуучлаа аян дээр бас бүжгэлж тоглосон. За тэгээд үүний дараа бид нар фермийн аж ахуйн дэлгүүрийг сонирхон шинэ ургацын хулуу болон алюминий нугшийг авч гэрийн зүг хөдөлснөөр энэхүү аялал маань өндөрлсөн байгаа. Фермийн аж ахуйд ирээд дэлгүүр рүү н орохгүй явна гэх юм бол маш харамсалтай, маш гой олон төрлийн сайхан зүйлүүд худалдаалж байдаг. Тэгээ бид нар фермийн аж ахуйгаас алюминий нугш, хулууны нугш аваад гэрийн зүг хөдөлсөн байгаа. Тэгээд дашин тэлхэд Америкт сурах хүсэлтэй залуучууд, Америкт хүүхдүүдээ сургах хүсэлтэй аав ээжүүдтэй зориулан нээж буй энэ YouTube сувгаа би намар цагийн 11 ургацтай энэ блогоор эхлүүлж байгаадаа үнэхээр их бэлгшээж байгаа. Олон дагагчдаа олон залуусын хүсэл мөрөөдлийг хөвгөлсөн сувг байх болтугай гэж өрөөгөрөө залуусаа. Энэхүү бичлэг маань танд таалагдсан бол лайк дараарай. YouTube сувгт маань subscribe хийгээрэй. Мөн найз нөхдөд санал болгоорой. Удахгүй дараагийн блогоороо уулзцгаая. Ингээд түр баяртай залуусаа. Bye.